Дараагийн гарч ирэх авьяаст маань авьяасгийн монголчууд шоуны бас нэгэн гайхамшигтай онцлог бөгөөд өхөөрдөм одоога. Тэр бол одоохондоо яг Jackie Chan шиг задлаж чадахгүй ч гэсэн бүжиглээд ирэхээр яа солиоруулдгийг та бүхэн харна. Өмнөх шатанд орж явахт тэгийн шүүгч түүнийг цамцаатай хонгор мэн гэж хэлж исэн. Харин одоо цамцаа зайлах үгүйг нь хамтаа харцгаая. Намайг Дэлгүүн гэдэг 19 настай ээж аав дүү гуравтайгаа амьдардаг. Би бүжиглэх маш их дуртай. Интернетээс харж бүжиглээд маш их цагаар хүртэлж бэлтээлээ. Нэг өдөр бүр алга болцсон. Тэгээ бүр их ороо болцсон, юус өнгөрцөн биз. Тэгээ би уццсан чинь л уцаа авдгүй. Тэгжсэн нь гарч ирээд ээжээ би тэнцсэн. Уцаар ирч. Уцаар ирч хөө. No. Яагаад уцаар ирж байгаа? Юу уцтагнаа. Уцаа зүгээр аваад яа, унтраачих заяа. Та яагаад намайг тайзан дээр ээж хат уцтаж байгаа юм бэ гэл. Тэгээ намайг авчихуу гэсэн чинь шүүгч нар нь ууралсан шүү дээ гэл тэгж хэлжсэн баг. Аяслан монголчууд намайг их хөөжсэн. Өнөөрөө шоун дээр Дэлгүүн гэдгийг харуулнаа. Өхөөрдөм хөөрхөн бүжигчин Дэлгөөнийг тайзнаа өгтөн авцгаая. Ай. Сайхан үзэл рүү байлаа. Дэлгөөнөө. Ай.
За би яг дүлгөөнөө түгээ өмнөх шатанд орж байгаа санаж байна. Байрныхаа ах нар дээрлэхэд идэг байсан гэсэн. Одоо дээрлэх гэж байгаа юу? Одоо дээлэхгүй. Тэгэхээр маа дүлгөөнөө бас тий орсноос хойш зөндөө октод чамруу ингээд хандаж мандарсан гэсэн. Найз охинтой болсноо. Энд тэнтэй болсон. Найз охины хин гэдэг. Хонгороо. Энэ саяны бүжигч октонд байсангүй юу? Манай хөрхнөө мэдээжийн хасаад бүр шүмбийцсэн байгаа юм. Тийм үү? Тий. Байрныхаа ах нар дээрлэхэд хоёр ах нь очиж бодоо олгож өгнө зөө. За ингээд шүүгчдийнхаа сэтгэлийг сонсцгоё. Би чамаа нөө тэгжсэн шүү дээ. Малгайгаа шидэл ингээл зогсчихлаар бас өргөжлүүлээл цам цамцаа тайлчул яад юм ад ингэжсэн. Өнөөдөр бас цамцаа тайлсан чинь бас өөр ирэхгүй бас нэг тэгээ бас миний хүслийг биелүүлсэнд маш их баярлаа гэж тэ. Тэр яг хонгороо найз охиндоо минь түргээрээ. Тэгээд яагаад гэвэл яг энэ дэлгэцээр чамааг одоо хараа сууж байгаа тийм. Үнэхээр бас дажгүй залуутай л өргөж байгаа юм байна гэж бодож байгаа бах тийм. Баярлалаа. Шингээ шүрчээ таны сэтгэлээ сонсъё. Манай дэлгөөний үзүүлбэр хөөрхөн байлаа. Их сонин орчин бий болгоцсон. Яасан ч хурдан энэ орчныг бий болгож гайхамшигтай. Дэлгөөнөө би чамааг нэг юм юу ч бичээгүй цав цагаахан цаас шиг хүүхдтэй гэж хардаг их чинь. Тэгэхээр өнөөдөр энэ орчлонд чинь бүх юм хоёр талтай. Өнөөдөр шүүгчд зарим хүмүүс таалагдж байгаа, заримд нь таалагдахгүй байгаа. Өнөөдрийн чиний үзүүлбэр заримд нь таалагдсан, заримд нь таалагдахгүй. Чи тэр бүхэнд битгий нугараарай. Хамгийн гол нь чи өөртөө өөрийнхөө хийж байгаадаа таалагдхал тэр гол нь шүү. Чи бол ганцхан урагшлаад яваад байгаа юм ээ дөө. Баяр үргээ. Шүвчүка. Дэгэгийн хэлсэн үгэн дээр бол чи сайн ажилласан байна. Цамцаа тайлг гэсэн чинь давхар цамц өмсөд ирсэн байна. Тэгээд бас чимгээ чамааг айгу худлаа ярьж байна. Чамааг юу ч бичигдээгүй хүүхд гэж. Одоо ингээд чэйжэн дээр чи амар том юм бичээ хийсэн байж шүү дээ. Гэхдээ тайц шоу бол гоё боллоо. Чи жингээ хасаач хэрэггүй гэж би чамд хэлж байсан. Жингээ нэмсэн дээр гэж. За энэ бол худлаа шүү. За ямар ч байсан сонирхолтой байлаа. Баярлалаа. Баяраа шүгч. Ерөөхдөө чиний робч ингэ төдлөөд байгаа шүү дээ. Тэрийг өшөө сайжруулаарай. За тэр чинь бол чиний ер нь гол юу ч юм байна шүү. Хийж чадах хөдөлгөөн чинь. Тэрийг улам сайжруулад байгаарай. Өмнөх үзүүлбэрийг одоо арай ирч хүчин арай байсан, арай бага байлаа. Тэ. Гэхдээ яг хөөрхөн гоё юла. За, Шүүгчдийнхаа сэтгэлийг сонслоо. Дүлгөөнөөдөө дахин баяр үргэе.